Сайн байцгаана уу? Энэ удаад та бүхэнд эрэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Эрэгтэй өргүүдлийн дархал нь улс орон бүрд өөр өөр байдаг бөгөөд Азад 37%-тай, манай Монгол улсад 2017 онд хийсэн судалгаагаар нийт өргүүдлийн 35.9% нь эрэгтэй шалтгаантай байна гэсэн судалгааны үр дүн гарсан байгаа. Манай CLWH нөхөн өрчмийн төвд эрэгтэйчүүд зориулсан үрийн шигний шинжилгээ, бусад нэмэлт шинжилгээнүүд хийгдгээс гадна эр бэлгийн эсийг хөлдөөж хадгалах, төмсгөнөөс эр бэлгийн эсийг гарган авах ажилбар, мөн эр бэлгийн эсийг угааж ялган ажилбарт бэлтгэх зэрэг ажлууд хийгддэг. Үрийн шигний шинжилгээг 12 сар ба түүнээс дээш хугацаанд хүүхэдтэй болж чадахгүй байгаа бүх эрэгтэйчүүд заалтын дагуу өгөхөөс гадна бэлгийн эргэтэн орчим, гэмтэл авч байсан, мэс засал хийлгэж байсан, бэлгийн замын халдвар төвчнөр өвдөж байсан, хорт авдрын шалтгаанаар хийм туяа эмнэлгэнд орохын өмнө болон дараа урьдчилан сэргийлэх зорилгоор заавал хийхийг зөвлөдгөө. Үрийн шигний шинжилгээг хийхийн өмнөх гол бэлтгэл нь бэлгийн харьцаанд ороогүй 2-7 хоногт тухайн андрологийн лаборатори бүхий эмнэлгүүдэд очиод шинжилгээгээ өгдөг. Манай эмнэлэг дээр үрийн шигний шинжилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2016 оны удирдамжийн дагуу хийж үнэлж байгаа. За энд нийт 8 гол үзүүлэлтүүдийг үнэлдэг. За эхний дөрөв нь болохоор макро үзүүлэлтүүд, түүний дараа микро үзүүлэлтүүд буюу эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөнтэй эр бэлгийн эсийн эслэх хөв, амьд эр бэлгийн эсийн эслэх хөв, мөн үрийн шигний дэх цагаан эс болон улаан эс байна уу юу гэдгийг тодорхойлж гаргадаг. За энэ үрийн шигний шинжилгээ хийгээд гарсан гол үр дүнгуудээс нь тухайн эрэгтэй хүн эрүүлүү альсвал өргүүдэлтэй байна уу? Хэрвээ өөрчлөлттэй байх юм бол энэ хүнд ямар эмчилгээ шаардлагатай байна вэ гэсэн ийм дүгнэлтүүдийг хийдэг байгаа. Үрийн шигний шинжилгээг нийт 14 үзүүлэлтээр дүгнэдэг ч гэсэн тэр донд хамгийн гол буюу цаашдын эмчилгээ онцлогоонд чухал нөлөө үзүүлэлтүүдийг хитгэн үзүүлэлт байдаг. За тэнд нь эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөнтэй буюу ялангуяа давшилттай хөдөлгөөнтэй эр бэлгийн эсийн эзлэх хувь гэсэн хоёр үзүүлэлт нь болохоор хамгийн гол үзүүлэлт болдог. Тэгэхээр энэ хоёр үзүүлэлтүүдээс хамаарч дараагийн онцлогын эмчилгээний алхмуудыг сонгодгоо гэж ер нь хэлж болно. За нэгдүгээрт нь үрийн шигний шинжилгээ хийвээ буюу эсийн тоо, хөдөлгөөнтэй эсийн хувь нь лавлах хэмжээнээс өндөр байх юм бол тухайн хосууд маань эмэгтэй шалтгааныхаа заалтаар эмчилгээгээ цааш нь үргэлжлүүлэх нь. Тэгэхээр энэ тохиолдолд эрэгтэйд нэмэлтээр ямар ч онцлогоо болон эмчилгээ хийгдэхгүй байж болдог. За хоёрдугаар нөхцөл нь нийт хөдөлгөөнтэй эр бэлгийн эсийн тоо цөөн тохиолдолд эсийнхэн тооноос нь хамаарат дараагийн алхмууд нь өөр тогтоогддог. Үрийн шигний шинжилгээнд нийт хөдөлгөөнтэй эсийнхэн тоо 1 саяас цөөн гарвал нэмэлтээр Y хромосомын микротлээс илрүүлэх шинжилгээг манайхаас зөвлөдөг. Тэгээд үршилжүүлэн суулгах эмчилгээнд орох заалт болдог. За хөдөлгөөнтэй эсийнхэн тоо нь 1-ээс 10 сая байх. Түүнээс гадна өргүүдлийн хугацаа 2-оос дээш жил байх юм бол тухайн хосыг шууд үршилжүүлэн суулгах эмчилгээнд орохыг зөвлөдөг. Харин хөдөлгөөнтэй эр бэлгийн эсийн тоо нь 10 саяас дээш байх юм бол үршилжүүлэн суулгах эмчилгээний өмнө хийгддэг өндгөвч сэдээх, умайн хүндэд эр бэлгийн эс цацах ажилбаруудад орж болдог байгаа. За 3-дугаарт нь үрийн шигний шинжилгээний хариунд эр бэлгийн эс байхгүй буюу азоосперм гэсэн онш гарах юм бол нэгдүгээрт нь энэ бол үнэхээр эрэгтэй өргүүдэл гэсэн онш нэгдүгээр тавигдана. За хоёрдугаарт нь дараагийн алхмуудыг заавал хийх шаардлагатай болдгоо. За энэ дээр нэгдүгээрт нь эмчийн асуумжаар өмнө нь авч ирсэн гэмтэл бэртэл өвчлөжсэн өвчин зэрэг олон зүйлийг тодруулна, мөн үзлэг хийгдэнэ. Бэлгийн дааврын шинжилгээ, Y хромосомын микротлээс илрүүлэх болон бусад шаардлагатай шинжилгээнүүдийг хийгээд тухайн шинжилгээнийхээ үр дүнгээс нь эр бэлгийн эс байхгүй байгаа нь бөглөрлийн шалтгаантай байна уу? Эсвэл бөглөрлийн бус шалтгаантай байна уу гэдгийг тогтооно. За энэ хоёрыг ялгаж тогтоосны үр дүн дээр төмсгөнөөс эр бэлгийн эс гарган авах ажилбарынхаа хэлбэрийг нь сонгодог. За манай эмнэлэг дээр хэсгийн мэдээ алдуулттайгаар урологийн нарийн мэрэгжлийн эмч ирээд төмсгөний эр бэлгээс гарган авах ажилбарыг хийж байгаа. Хэрвээ ажилбар маань амжилттай болоод эр бэлгийн эс гарсан тохиолдолд тухайн төмсгөний эдээг нь 5%
хувааж хөлдөөгөөд 5, 10, 15, 20 жил хүртэл хугацаагаар хөлдөөж хадгална. Мөн эдийн шинжилгээ нэмэлтээр хийдэг байгаа. Амжилтгүй болоод эр бэлгээс гарахгүй байгаа тохиолдолд эр бэлгийн эсийн донор авахыг ерөнхийдөө зөвлөж байгаа. Түүнээс гадна эдийн шинжилгээ бол заавал хийгдэнэ. Тэгээ хосууд маань зөвшөөрөөд эр бэлгийн эсийн донор авахар шийдэх юм бол тухайн донорыг эмэгтэйгээс нь шалтгаалаад үршилжүүлэн суулгах эмчилгээ юм уу, умаан хүндэд заацах ажилбар юм уу, аль тохиромжтой эмчилгээнийх нь хэлбэрийг сонгож цаашаа эмчилгээ маань үргэлжлэдэг байгаа. За манай андрологийн лабораторид хийгддэг дараагийн гол ажлуудын нэг нь болохоор эр бэлгийн эсийг хөлдөөж хадгалах ажил байгаа. За эр бэлгийн эсийг хөлдөөж хадгалахдаа болохоор хоёр янзын эсийг хадгалж болно. Нэгдүгээрт нь донорын эр бэлгийн эсийг хадгалах, хоёрдугаарт нь ирээдүйд өөрөө ашиглах зорилгоор өөрийнхөө эсийг хадгалуулах гэсэн үндсэн хоёр төрөл байгаа. За энэ өөрөө ашиглах зорилгоор хадгалах нэг том шалтгаан нь болохоор энэ хорт хавдрын эмчилгээ хийлгэхээс өмнө тухайн эрэгтэйчүүдэд хөлдөөж хадгалахыг зөвлөдөг. Яагаад гэх юм бол нөгөө тухайн хийм туяа эмчилгээ нь хоромсоомын өөрчлөлтөнд хүрэгдэн мутагийн шин чанартай учраас эмчилгээний дараа тухайн хосууд маань жирэмслэхгүй байх, хэрвээ жирэмслэж нөгөө ургийн гажигтай төрөх эрсдлийг сэргийлэхийн тулд эмчилгээ хийлгэхээс өмнө хөлдөөж хадгалахыг бол зөвлөж хийдэг байгаа. За хоёрдугаар тохиолдолд нь болохоор тухайн өндгийс авах яг ажилбарынхаа өдөр ирэх боломжгүй тохиолдуудад нөхөр нь өмнө нь ирээд эр бэлгийнхээ юм уу хөлдөөж хадгалуулж болно. За ингээд удаан хугацаанд хөлдөөж хадгалсан эр бэлгийнхээ шаардлагатай тохиолдолд нь бид нэр гисгээгээд лабораторийн орчинд нь угааж сайн чанартай эсүүдийг нь ялгаж бэлдээд умаа хүндэд эр бэлгийн эс татах ажилбарт юм уу эсвэл үршилжүүлэн суулгах эмчилгээндээ ингэж ашиглах боломжтой байгаа. За ингэ сонирхуулахад болохоор эр бэлгийн эсийн хувьд эр бэлгийн эс нь өөрөө хамгийн бага буюу 50% нь болохоор энэ уснаас тогтдог юм эс байгаа. Тийм учраас хөлдөөлтийг хамгийн сайн давж гардаг. Хөлдөөлтийн дараа буцаад нөгөө амьдрах чадвар нь хамгийн өндөр ийм бие одоо хүний биеийн эсүүд дундаас тийм онцлогтой эс байгаа. Гэхдээ хөлдөөлтийн дараа хөлгөөнтэй эр бэлгийнхийнх нь эзлэх хувь нь 30.3-аас 50.6% болтол буурж гисдэг байгаа. Хөлдөөсөн эр бэлгийн эсийг ашиглах нь үршилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд нөлөөлдөггүй гэдгийг нь тодруулж хэлхийг хүсэж байна. Яагаад гэх юм бол магадгүй миний үр хөврөлийн чанарт ч юм уу эсвэл жирэмслэх магадлалд муугаар нөлөөлөх үедээ гэдэг нөгөө маш их тийм асуултууд ирдэг байгаа. За үршилжүүлэн суулгах эмчилгээний үед угааж бэлтгэсэн эр бэлгийн эсээ ашиглаад үр тогтоох хоёр үндсэн арга байдаг. За нэгдүгээр арга нь болохоор зохиомлоор үр тогтоох. За хоёрдугаар арга нь өндгийн эсийн цитоплазмд эр бэлгийн эсийг тарьж өгөх гэсэн юм хоёр үндсэн арга байгаа. За энэ хоёр аргыг алийг нь сонгох вэ гэдэг нь мөн л адилхан эр бэлгийн эсийнхаа үзүүлэлтүүдээс шалтгаалдаг. За зохиомлоор үр тогтоох арга нь яадаг вэ гэхээр тухайн нөгөө сүрийнхөө орчинд ийм зориултын ийм дийшин дотор өндгийн эсүүд болон эр бэлгийн эсүүдтэйгээ ингээд хамтд нь хийгээд өгнө. Тэгэхээр яг л нөгөө байгалийн жирэмслэлтэй адилхан зарчмаар эр бэлгийн эсүүдийг маань эр бэлгийн эсүүд нь өөртөө ингээд сонгогдож үр тогтоолтонд оролцоно гэсэн үг. Харин нэгсийн ажилбарын үед болохоор тухайн эмбриологч эр бэлгийг харж байгаад хамгийн хэвийн бүтцтэй эрүүл гэж үзсэн эр бэлгийн эсийг сонгож нэг өндгийн эсэд нэг эр бэлгийн эсийг ингэж тарьж өгдөг байгаа. За нэгсийн ажилбар заавал нэгсийн ажилбар хийх эрэгтэйгээс шалтгаалсан заалтуудад нэгдүгээрт нь төмсгнөөс гаргаж авсан эр бэлгийн эсийг бол заавал нэгсийн ажилбараар хийн. Хоёрдугаарт нь хүнд зэргийн эр бэлгийн эсийн цөөрөлтөй тохиолдлуудад заавал нэгсийн ажилбар хийн. Мөн эр бэлгийн эсийн үзүүлэлт нь хэвийн сайн боловч 3 удаа зохиомлоор үр тогтоогоод үзэхэд үр тогтоох хувь нь бага байсан бол ихсийн ажилбар хийх заалт болдог байгаа. Энэ удаад та бүхэнд манай эмнэлэг дээр хийгдэж байгаа эрэгтэйчүүдэд зориулсан шинжилгээ болон ажилбаруудын талаар ерөнхий мэдээллүүдийг өглөө. За дараагийн удаад зөвхөн манай эмнэлэг дээр хийгдэж байгаа
азосперм болон хэд цөөн эр бэлгийн эстэй эрэгтэйчүүдэд хийгддэг Y хромосомын микродлицийн шинжилгээний талаарх мэдээллийг бэлтгэн хүргэх болно.